Миний тэглэг хэрэгсэн. Сайн байцгаана үзэгчдээ, цаг хугацаа өнгөрсөөр бид хэдийнэ 4-р сарын 28-ны 1 сайхан хаврын дулаахан өдөртөө залгасан байна. Хэрэв үзэгч та бүхний маань хувьд цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагдаж байвал та зоригтой л ань гэсэн үг гэдэг. Сайхан үг гэдэг шүү дээ. Мэдээж бид нарт бол нэг зорилго байдаг. Энэ бол 7 хоног бүрийн сандгаа тоотой өдрүүдийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ хүрдэг. Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерегийн маань ээлжид шууд тохирол үзэгч та бүхний хүртэл болохыг бид нар бүгдээрээ хүлээдэг. Ингээд уламжлалт ясаараа 4-ийнхаа 3 болон 2 нэгдүгээр зэргийн тохирлууд 6D642 гэсэн тохирлуудынхаа баасан гарагийн азнуудыг тодруулахад бэлэн болсон байна. Үзэгч та бүхэн маань анхаарлаа хандуулаарай. За шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тонууд маань нэг л гэхэд 4 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Эндээ санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан тохиолдолд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань ааздан болж өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авах ааздан болно гэсэн юм. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Өнөөдрийн хамгийн ихний тохирлын аазныг тодруулцгаая. Шилэн хооронд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. За эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэхээс одоо 2 бөмбөлөг гарч ирсэн байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар 5. Гурав дахь бөмбөлөгний маань дугаар 5. 7, 8, 5 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. За сүүлийн бөмбөлгийг харцгаая. Сүүлийн бөмбөлөгний маань дугаар 5. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 5. За ингэснээр 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань 7, 8, 5, 5, 7, 8, 5, 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Мэдээж та бүхэнийхөө 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч аздан болж байгаа гэсэн юм. Үзэгч та бүхэн 4D тохирол дээр маань хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв тагаал аздан болох боломжтой гэсэн юм. За дараагийн тохирол маань мэдээж 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байгаа. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Мэдээж санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхан дагаа дөрвөлнгийн зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань аздан болох учиртай. За ингээд үзэгчид маань дүрмээ маш сайн мэдэж байгаа. Та бүхэндээ амжилт хүсье. Энэ 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байгаа. Шилэн хорноос 4 бөмбөлөг гарч ирснээр аздан тодрох учиртай. За эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Гурав дахь бөмбөлөгний дугаар 6. Гурав дахь бөмбөлөгний дугаар 6. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 4. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 4. За ингэснээр 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань тэг 1 6 4 тэг 1 6 4 гэсэн бөмбөлгнүүд гарч ирлээ. Мэдээж тэг 1 6 4 гэсэн бөмбөлгнүүдийг та яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За үргэлжлэн бүгдээрээ хамтдаа 4D-ийн 1-р зэргийн тохирлынхаа азныг тодруулах олон 4D маань та бүхэндээ нэг дор 3 боломжийг олгодог. Энэ бол мэдээж 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирлууд байдаг. За шилэн хоргонд маань үзэгч та бүхний харж байгаачлан 40 ширхэг бөмбөлөг маань яг дарааллын дагуу байрлсан байгаа. Үзэгч та бүхэн нэг орондоо тоонууд маань нэг нь л гэхэд 4 удаа давхцсан
тасагдсан байна гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Санамсаргүйгээр дөрвөн бөмбөлөг гарч ирэх болон тухайн дөрвөн бөмбөлгөө та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд 4D-ийн 1-р зэргийн тохирлын маань азтан болж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой гэсэн үг юм. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. 4D-ийн 1-р зэргийн тохирол дээр ямар дөрвөн бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. Тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж буюу 4D-ийн 1-р зэргийн тохирлын азтан тодорхой түн богино хугацаа үлдсэн байна. Эхний бөмбөлгийн дугаар 5. Эхний бөмбөлгийн дугаар 5. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 3. За шилэн гарагнаас маань 5 3 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. За 4 дахь бөмбөлгийг харцгаая. 4 дахь бөмбөлгийн дугаар 6. 4 дахь бөмбөлгийн маань дугаар 6. За 4D-ийн 1-р зэргийн тохирол дээр маань 5 3 тэг 6 5 3 тэг 6 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн түрүүн харсан энэхүү дөрвөн бөмбөлгөө яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд 4D тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. 4D-ийн маань 1 2 3 дугаар зэргийн тохирлын маань азтнууд тодорсон байгаа. Өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн хонжортой 6D тохирлынхан азтныг тодруулах болно. 6D-ийн маань хувьд олол та 60 ширхэг бөмбөлгнөөс ердөө 6 бөмбөлгийг зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. Харин та бөмбөлгөө таах дугаар маань бол та урдаас нь юм уу хойноос нь бөмбөлгнүүдэд таах боломжтой байдгаараа бас өмнөх тохирлоос арай ялгаатай байдаг. За ингээд шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа тогтсон 60 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол мэдээж нэг оронтой тоонууд маань нэг л гэхэд 6 удаа тогтсон байна гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынхын хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой. За мөн үзэгч та бүхэн 2 бөмбөлгийг зөв тааж чадсанаар 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв тааснаар 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааснаар 110000 төгрөг хожих боломжтой. 5 бөмбөлөг зөв тааснаар та сая 500000 төгрөг хожих боломжтой. Мэдээж зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой. Харин дарааллынхын хувьд урдаас нь юм уу хойноос нь гэдгийг та санах хэрэгтэй. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэн маань 6D тохирлыг хүлээн авч үзэж байна. Эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирснээр 6D тохирлын маань азтан тодрох учиртай. За эхний бөмбөлгийн дугаар 7. Эхний бөмбөлгийн дугаар 7. Хоёр бөмбөлгнөөс дээш бөмбөлөг тааж чадсан тохиолдолд та азтан болох боломжтой. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 1. бөмбөлгийн дугаар 1. За та бүхэн маань 7 тэг гэсэн энэхүү 2 бөмбөлгийг зөв таасан бол 1500 төгрөг хожиж байгаа гэсэн үг юм. За үүнээс мэдээж таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөнд өсөж явах боломжтой. 3 дахь бөмбөлгийн дугаар 7. 3 дахь бөмбөлгийн дугаар 7. 7 тэг 7 гэсэн бөмбөлгнүүдийг зөв тааснаар та 15000 төгрөгийн азтан болох боломжтой байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 2. 4 дахь бөмбөлгийн дугаар 2. За 7 тэг 7 2 гэсэн дөрвөн бөмбөлгийг зөв таасан бол үзэгч та бүхэн 150,000 төгрөгийн азтан болж байгаа. За үүнээс мөнгөнд өсөж явах боломжтойгоор та давхарлаа үргэлжлүүлж байна. 5 дахь бөмбөлгийн дугаар 2. 5 дахь бөмбөлгийн дугаар 2. 5 бөмбөлөг зөв таасан тохиолдолд та сая 500,000 төгрөгийг хожих боломжтой байдаг. 6 дахь бөмбөлгийн маань дугаар 9. 6 дахь бөмбөлгийн дугаар 9. 6 дахь бөмбөлгийн дугаар 9.
Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа 6 бөмбөлгийг танилцуулъя. 7 тэг 7 2 2 9 давтаж хэлье. 7 тэг 7 2 2 9 гэсэн 6 бөмбөлгийг та 6D тохирол дээр маань дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань 7-гийн тоноос, хойноос нь гэдэг маань 9-ийн тоноос айл нэг тохирлоор нь та зөв та чадсан бол 50 сая төгрөг хожих боломжтой болж байгаа гэсэн үг юм. За мэдээж та бүхэн 2 бөмбөлгөл зөв таасан бол 1500 төгрөг, түүнээс таасан бөмбөлгөнийхаа тоогоор мөнгөнд өсөөж явах боломжтойгоор 6D тохирлоо тоглосон гэсэн үг юм. За ингээд 6D тохирлоос маань наадтан болсон үзэгч аваад танд халуун баярыг хүргэе. Өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний тохирлынхаа хамгийн өндөр хонжиртой 642 тохирлынхаа азтныг тодруулах болно. Шилэн хоргонд маань 1-42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол үзэгч та бүхэн маш сайн сонсож аваарай. Шилэн хоргонд маань нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Нэгийн тоо нэг байгаа бол мэдээж 42-ын бөмбөлөг нэг л байгаа гэсэн үг юм. За энэ хүү 42 ширхэг бөмбөлөгнөөс маань санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох учиртай юм. За энэ хүү тохирол дээр маань бас нэгэн онцлог бол мэдээж бонус бөмбөлөг байдаг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та үндсэн 6 бөмбөлгөөс айл нэг 3 бөмбөлгийг нь за бонус бөмбөлөгтэйг нийлээд 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөгийг хожих боломжтой. За харин та бүхэн 5 бөмбөлгийг зөв тааж чадсан бол 300,000 төгрөг, 6 бөмбөлгийг зөв тааж чадсан бол та 12 сая төгрөгийг 642 тохирол дээрээс маань хожих боломжтой байдаг. Энэ бол хамгийн өндөр хонжиртай тохирол. Та бүхэндээ амжилт хүсэж ямар бөмбөлгнүүд гарч ирэхийг харцгаая. 642 тохирлын маань азсан тодорхой том богино хугацаа үлдсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 18. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 18. Гарч ирэх 6 бөмбөлгөөдөө дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтой. 3 дахь бөмбөлгний дугаар 13. 3 дахь бөмбөлгний дугаар 13. 4 дахь бөмбөлгний дугаар 33. 4 дахь бөмбөлгний дугаар 33. 5 дахь бөмбөлгний дугаар 16. 5 дахь бөмбөлгний дугаар 16. За 6 дахь бөмбөлөг гарч ирснээр 120 сая төгрөгийн азсан тодорхой учиртай. 6 дахь бөмбөлгний дугаар 8. 8 гэсэн бөмбөлөг маань гарч ирснээр үндсэн 6 бөмбөлөг маань бүрдэж байна. Одоо гарч ирэх бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байгаа. Бонус бөмбөлөгний дугаар 5. Бонус бөмбөлөгний дугаар 5. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 7, 18, 13, 33, 16, 8. Давтаж хэлье. 7, 18, 13, 33, 16, 8 гэсэн энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та үндсэн 6 бөмбөлгөө дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг юм. За харин өнөөдрийн тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар мэдээж 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан тус тодорсон гэсэн үг юм. За ингээд 642 тохирлын маань бөмбөлөгнүүд тун амжилттайгаар гарч ирснээр өнөөдрийн тохирол маань өндөрлөх болсон байна. Үзэгч та бүхэн үндсний латраад хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа. За өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүс дээр очиод тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тохиролтой оролцох боломжтой гэдэг юм шүү. Таны тохирлын хайрыг 7 хоногийн сонгоо тоотой өдрүүдэд буюу даваа, лавг, баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon CGM болон үндсний латрын албан ёсны Facebook хуудасаар бид хүргэх болно. Ингээд өргөлж бидэнтэй хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохиолоор эргэн уулзлаа. Түр баяртай та бүхэндээ амжилт хүсье.